Мөнгөний луужин мөнх эрдэнэт хамт нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн сэдвээр бид банкнд хадгаламж хийх үү эсвэл банкны хувьцаанд хөрөнгө оруулах уу хэмээх сэдвээр ярилцгаулна. За ингээд бүгдээрээ нөхцөл байдлын анализтай танилццгаая. За тэгэхээр банкны реформ хийгдэж байгаа. Тэгэхээр юун төрөнд бүгдээрээ банкны реформ маань зорилгодоо хүрсэн үү гэдэг асуултанд хариулцгаая. За Монгол улсын санхүүгийн системийн 90 орчим хувь нь бол хэдхэн жилийн өмнө банкны систем байсан. За хамгийн том 5 банк бол системийнхаа бас 90 гаруй хувийг бол эзэлдэг байлаа. За эдгээр 5 банкнд бол ердөө 5 том хувьцаа эзэмшигч л одоо хөрөнгө оруулалт хийчихсэн. Ингээд Монголын банкны секторын санхүүгийн секторын 81% бол энэ 5 хөрөнгө оруулагч бол өдөрдөн зохион байгуулдаг байсан юм а. За энэ нь бол ямар асуудал дагуулсан бэ гэхээр энэ бол системийн эрсдлийг бол нэмэгдүүлж байна. Яа тэгэхээр 5 том хөрөнгө оруулагч Монголын санхүүгийн системийн 81% буюу 3.5 сая хүнтэй энэ улсын 2.5 саяас 3 сая хүний санхүүтэй холбоотой асуудлыг барьж байна гэдэг ийм шүүмжлэл бол өрнөдсөн. За ийм учраас банкны секторыг ил тод нээлттэй олон нийтийн компани болгосноор засаглалыг сайжруулж системийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзсэн. За ингээд улсын их хурлаас бол хууль баталсан. За энэ хууль маань бол 2 үндсэн гол шаардлагыг бол тавьсан байгаа. Хамгийн том 5 банк буюу системийн 5 банк нээлттэй хувьцат компани болох ёстой. За мөн нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн нийт эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээ тухайн банкн дээр 20%-аас хэвтэрч болохгүй гэдэг ийм 2 шаардлага бол тавьсан. За ингээд эхний зорилго бол биелсэн байж байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн том 5 банк бол тавуулаа нээлттэй хувьцат компани болсон. За тэгвэл бүгдээрээ хэдэн хувиа яг олон нийтийн буюу жижиг хөрөнгө оруулагчдад зарж нээлттэй компани болсон бэ гэдгийг 25 оны 9-р сарын байдлаар үндэс төлөвлөсөн хадгаламжийн төвийн статистикаар харцгаая. За хаан банкны хувьд бол нийт хувьцааныхаа 17.6% бол жижиг хувьцаа эзэмшигчид эзэлж байна. За жижиг хувьцаа эзэмшигч гэж юу хэнийг хэлээд байгаа юм байдаг асуулт гарч ирж байгаа. За энэ дээр бол жижиг хувьцаа эзэмшигч гэдэг нь тухайн компани банкны 5%-аас бага хувийг эзэмшиж байгаа тийм одоо хувьцаа эзэмшигчийг жижиг хувьцаа эзэмшигч. За үүний дараа голомт банк бол 14.23%, хас банк 951%, төрийн банк 881%, худалдаа хөгжлийн банкны хувьд бол 571%-ийг нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байгаа юм байна. За тэгвэл эдгээр нь цаана хичнээн мянган хувьцаа эзэмшигч байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За хаан банкны хувьд бол 35,000 орчим одоо жижиг хөрөнгө оруулагчид нийт хувьцааных нь 17.6%-ийг эзэмшиж байна гэсэн. За үүний дараа голомт банк 22%, 22,000, хас банк 12,000, төрийн банк 11,000, худалдаа хөгжлийн банк 3,000 одоо жижиг хувьцаа эзэмшигчтэй болсон байна. За ингэснээр бол банкны реформын одоо хамгийн эхний зорилт бол биелсэн. Өөрөөр хэлбэл 5 банк бол тавуулаа системийн 5 банк тавуулаа нээлттэй хувьцат компани болсон жижиг хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа нээлттэй арилжаалсан. Одоо ч ихсэн та хөрөнгийн биржээс шууд хувьцааг нь худалдаж авах боломжтой. За мөн хувьцааг нь зарж арилжаалж өөрийнхөө мөнгөийг гаргаж авах боломжтой шүү. Энэ боломж бол өдөр болгон нээлттэй байгаа гэдгийг бас энд тодтогч хэлмээр байна. Хэрвээ та энэ банкны хувьцаа IPO-с хоцорсон бол би хоцорчлоо гэж битээ бодоорой. Өдөр болгон та энэ хувьцаануудаас худалдаж авах боломжтой, авсныгаа бас зарах боломжтой гэдгийг хэлмээр. За системийн 5 банкнаас бол хамгийн сонирхол татж байгаа нэгэн банк байгаа. Энэ бол хас банк юм а. За яагаад хамгийн их сонирхол татж байгаа банк юм бэ гэхээр хуулийн дээр юу гэж байгаа гэхээр нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд тухайн банкны 20-с дээш хувийг бол эзэмших болохгүй гэсэн ба. За тэгвэл энэ системийн 5 банкнаас цор ганц банк буюу хас банк яг энэ нөхцөлийг бол хангасан байдалтай байна. За тодорхойлбол хас банкны хувьд одоо хамгийн том хувьцаа эзэмшигч нь МАК 19.4% эзэмшиж байгаа. За үүний дараа Европын сэргээн босголт хөгжлийн банк 12.5%, Oryx 16%,
Дэлхийн банкны олон улсын санхүүгийн корпорац 16.6%, National Bank 10.2%, Roanoke 9.8%, Mongolian Opportunity Partners 6.4%. За ингээд үлдсэнийг нь бол олон нийт эзэмшиж байгаа гэсэн. Тэгэхээр хас банкны хувьд бол энэ шаардлагыг бол бүрэн одоо хангасан хамгийн анхны бөгөөд одоогийн байдлаар цор ганц банк болсон байгаамаа. Энэ утгаараа бол банкны реформын одоо хэрэгжилтийг бүрэн хангаж чадсан цор ганц банк бол хас банк юм а гэдэг бас хэлмээр. За тэгвэл бүгдээр банкны сектор талаасаа, банкны реформ талаасаа, банкны засаглал талаасаа ийм зорилтуудыг биелүүлж амжилтанд хүрсэн байгаа бол тухайн банкны хувьцааг одоо худалдаж авсан тэр хөрөнгө оруулагчдын хувьд ханшийн хувьд одоо ямар өгөөчтэй байна вэ гэдэг бүгдээрээ харъя. За 25 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн ханшаар бол одоо IPO хийснээс хойш тухайн банкуудын маань одоо ханшийн өсөлт туналт бол энд харагдчих. Тэгэхээр хас банкны хувьд бол IPO хийснээс хойш ханш нь 34.7% өссөн байгаа бол хаан банкны хувьд бол 34.3% өссөн. За ийм үзүүлэлттэй явж байна. Тэгэхээр тухайн банкудад одоо хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч нарын хувьд бол одоо 2 жил орчмын хугацаанд одоо ханшийн өсөлтөөс 35% одоо өгөөжийг хүртээд байна. Тэгэхээр энэ бол жилчлээд харах юм бол нэг 10 одоо 5 16 орчим хувийн жилийн өгөөж харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ бол одоо хадгаламжийн хүүтэй бол дүүцхүүц одоо ийм хэмжээний ашгийг хувьцаанд нь хөрөнгө оруулснаар бас хүртэх боломжтой байжээ гэдгийг энд бас онцлж хэлмээр байна. За үүний дараагийн слайд дээр бол яг тухайн одоо банкнд хөрөнгө оруулснаар одоо нийтдээ ямар хэмжээний өгөөжийг хүртэж болох байсан бэ гэдэг тооцоолыг харуулж байна. За эндээс ингээд бүгдээрээ харах юм бол хас банкны хувьд бол анх IPO хийхдээ 677 төгрөгөөр IPO хийсэн. За 10 сарын 9-ний байдлаар бол 912 төгрөгөнд үнэ нь хүрээд байсан. За ингээд ханш бол 34.7%-аар өссөн байна. 2 жил орчмын хугацаанд. За тэгвэл үүн дээр нэмэгдээд ногдол ашигаас бас хувьцаанд хөрөнгө оруулсан хүмүүс өгөөж хүртэх боломжтой байдаг. За тэгвэл ногдол ашигын хувьд бол 12.6% ногдол ашгийг 2 жилийн хугацаанд хүртсэн байна. За ингээд нийлүүлээд аваад үзэх юм бол 47.3%-ийг бол одоо хас банкны хувьцаанд IPO хийж яхад нь оролцоод авсан хүн сүүлийн 2 жилийн хугацаанд хүртжээ. 47.3% буюу жилийн 20 нэмэх хувийг бол хүртсэн байна. 21, 22 орчим хувийг бол жилийн хугацаанд одоо өгөөж болгож хүртжээ. За ингээд нийт том дөнгөөр нь аваад үсэх юм бол хадгаламжийн хүүнээс бол хавьгүй өндөр одоо өгөөжийг хас банкнд хөрөнгө оруулсан хүмүүсийн хувьд одоо хүртэх ийм боломжтой байсан байна. За хас банкнд хөрөнгө оруулсан хүмүүс бол хүртсэн байна. За та хэрвээ одоо хөрөнгө оруулаагүй байсан бол бас ийм хөрөнгө оруулаагүй бол бас ийм өгөөж хүртэх боломжтой байж байна. За үүний дараагийн бас өндөр өгөөжтэй банкны хөрөнгө оруулалт болвол одоо хаан банк байж. Тэгэхээр хаан банкны хувьд бол IPO-г 959 төгрөгөн дээр хийсэн. За 10 сарын 9-ний байдлаар ханш бол 1288 төгрөгт хүрсэн. Ханш 34.3% өссөн байна. За харин ногдол ашигын хувьд 2 жилийн хугацаанд бол үндсэндээ 35% бас ногдол ашиг өгсөн байна. За ингээд нийлүүлээд аваад үзэх юм бол 69.4% одоо ногдол ашгийг нийт ашгийг одоо хаан банкны хөрөнгө оруулагчид бол хүртээд байгаа юм. За тэгэхээр энэ маань бол жилийн одоо 30-аас дээш хувийн бас өгөөж болж байна гэдгийг энд бол онцолж одоо бас хэлэх зүйтэй хаа. Тэгэхээр эдгээр одоо 5 банк бол бүгдээрээ Монголын системийн томоохон 5 банк, хамгийн том 5 банк. Тэгэхээр энэ банкудад та одоо хөрөнгө оруулалт хийснээрээ бас өндөр хэмжээний ашиг хүртэх юм боломж бол байжээ гэдгийг бол хэлэхэд бол таатай байна. За нөгөө талаас бол бас бусад банкнуудын хувьд бол харилцсан адилгүй ашигтай байгаа учраас яг эцсийн одоо хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргахын тулд бүх банкудаа харьцуулж агаад тэгээд хамгийн одоо оновчтой гэдэг одоо сонголтоо хийх нь бол зүйтэй шүү гэдгийг бол бас энд онцолж хэлмээр байнамаа. За ингээд нөхцөл байдлын хувьд бол дүгнэлт хийхэд банкны реформ тодорхой үр дүнд хүрсэн байна. За бүрэн хийгдэж бол дуусаагүй байна.
банкны секторт бол засаглалын хөгжил дэвшлиг бол авчирч байна. Цаашдаа ч гэсэн дахиад илүү сайн засаглалыг бий болгоно гэдэгт бол эргэлзэхгүй байна. За харин иргэдийн хувьд тийм Монгол иргэд хамгийн их итгэдэг байгууллага бол монголчуудын хувьд бол банк байж байгаа. Ялангуяа хамгийн том 5 банкнд бол монгол хүн болгон одоо итгэдэг. Тэгэхээр энэ итгэж үйлчлүүлдэг, итгэж мөнгө хадгалуулдаг тэр банкндныхаа хувьцааг бас худалдаж авах боломж бол өссөн юм аа. Банкны реформын үр дүнд. За харин өнгөрсөн 2 гаруй жилийн хугацаанд бол IPO хийснээс хойш банкуудын ханшийн өсөлт бол харилцан адилгүй байна. За мөн ногдол ашигын хэмжээ бол бас харилцан адилгүй байна. За тийм учраас бүх банкудаа одоо харьцуулж харж тавьж тэ байгаад тэнцэнээсээ одоо хамгийн ашигтай эсэл багтаа тэр одоо банкыг сонгож хөрөнгө оруулалт хийх нь бол хийсэн одоо тэр хүмүүсийн хувьд бол маш сайн өгөөж хүртээд байгаа юм байна. За ингээд нэвтрүүлгийнхаа дараагийн дугаарт бол цаашдын төлөв байдлыг ярих болно. За нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг эхэлж байна. Энд бол бид цаашдын төлөв байдлыг бол ярьдаг гэж байгаа. За тэгэхээр банкнд хөрөнгө оруулах нь цаашдаа ер нь ашигтай мó гэдэг асуултанд бүгдээрээ хариулъя. За тэгэхээр энд бол дотоодын нийт бүтээгдэхүүний нэрлсэн дүн ногоон графикаар харагдаж байна. За банкуудын актив буюу банкуудын нийт одоо хөрөнгө бол цэнхэр графикаар харагдаж байгаа. За тэгэхээр банкны секторын одоо маш одоо том нэг давуу тал онцлог байна. Бусад одоо Монголд байгаа сектортой харьцуулахад банкны сектор бол дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байхын хэрээр банкны одоо актив өсдөг. Банкны актив өснө гэдэг маань бол цаана орлого нь өсөж идэг. За менежмент сайтай банкны хувьд бол ашигн дагаад өсөж идэг. Хамгийн одоо эдийн засагтайгаа хамт зэрэг хөдөлдөг маш том хэмжээтэй шингээлт сайтай ийм сектор бол Монголд ерөөсөө банк байж байгаа. Тэгэхээр жишээ нь 2004-өөс 2010 он хүртэл бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, нэрлсэн өсөлт жилийн 21% байсан бол банкны одоо хөрөнгө буюу активийн өсөлт бол 29% байжээ. За ингээд 2009-10 оноос бол манай эдийн засгт бол томоохон бүүн болсныг та бүхэн мэдж байгаа. Юу гэхээр оюут толгой бол анхны одоо гэрээ 2009 он зурагдаж хөрөнгө оруулалтууд орж ирсэн. За мөн нүүрсний үнийн өсөлттэй холбоотойгоор 5 толгойн ордын ашиглалт нэмэгдсэн байж байгаа. За энэ үйл явдлын дараах 5 жилд бол манай дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт бол 31% болж нэмэгдсэн байна. За банкуудын активийн өсөлт бол 47% болж нэмэгдэжээ. Өөрөөр хэлбэл томоохон эдийн засагт том нөлөө үзүүлэх, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх хүч ийм том одоо төсөл хөтөлбөрүүд ингээд хэрэгжсэний дараах жилүүдэд бол манай эдийн засаг илүү хурдцтай өсөж байна. Өөрөөр хэлбэл ийм том төслийн өмнө жилийн дунджаар одоо 21% өсдөг байсан эдийн засаг 31% өсдөг болсон байна. За 29% өсөжсэн банкны актив бол 47% өсөжсэн байх юм ба. За тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр яг энэ эдийн засгийн өсөлтийг дагаад банкны сектор бол өсөж идэг юм аа. Тэгэхээр эдийн засагт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих, экспортын орлого нэмэгдэх ийм хүлээлт ингээд үүссэн байгаа бол юун түрүүнд та бүгд маань бол банкны секторт хөрөнгө оруулснаар хамгийн одоо өндөр өгөөжийг, эсэл багтаа өгөөжийг хөртөх ийм боломж бол аль хизээний үүссэн байх шүү л гэдгийг энд одоо онцолж хэлэх гээд байна. За 2015 оноос хойш ингээд эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, за банкны секторын өсөлтийг харахад мөн адил ялгаа авахгүй ингээд яг хамтдаа ингээд дагаад өсөж явж байгаа. Тэгэхээр жилийн 14%-аар дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж исэн бол одоо банкны одоо актив бол жилийн 12%-аар ингээд өсөж явж байна. Тэгэхээр бид одоо Монголын эдийн засгийг цаашдаа өснөө тэлнэ. Бид одоо маш их баялагтай орн. Манай том одоо энэ ордуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулаад ашиг орлогоо нэмээд эдийн засгаа томруулаад явнаа гэдэгт одоо итгэж үнэмшиж байгаа бол дагаад хамгийн дөрөнд банкны сектор томорно. Тэгэхээр банкны сектор дагаад томрох буюу орлого нь өснө. Сайн менежменттэй банкуудын одоо ашиг бол улам илүү ихээр өснө. Тэгэхээр тэр банкнуудын хувьцаанд хөрөнгө оруулснаар өндөр өгөөжийг эрсдэл багтаагаар хүртэх боломжтой гэдгийг энд дахин хэлмээр байна. За эрсдэл багтаа гэдгийг одоо яг яаж мэдээд байгаа юм бэ?
гэдэг асуулт бол та бүгдийн дотор үүсэж байгаа хаа. Тэгэхээр энэ асуултанд одоо бүгд хариулъя. За тэгэхээр системийн 5 банк гэдэг маань бол хаан, худалдаа хөгжил, голомт, хас банк, төрийн банк. За ингээд энэ 5 маань бол нийт банкны секторын одоо 88% эзэлж байна. Энэ бол 2025 оны ихний хагасны байдлаар статистик үзүүлж байгаа. За ингээд жил болгон хөрөнгө нь бол өсөж байна. За өсөлтийн хувьд нь бол хамгийн багтаал 11%, за дээшгээ 30% ийм өсөлтийг бол жил өнгөрсөн жилүүдэд хийжээ. За тэгэхээр банкны секторын одоо дараагийн нэг том онцлог юу вэ гэхээр Монголын одоо хамгийн урт одоо хугацаанд хөгжиж байгаа ийм сектор. За тэр утгаараа хамгийн одоо өндөр санхүүгийн сектор дотроос хамгийн өндөр хөгжсөн ийм одоо бизнес байж байгаа. Тэгэхээр энэ одоо том банкудад бол санхүүгийн салбарын одоо мундаг чадварлаг боловсон хүчнүүд бол маш ихээр ажилладаг. За дээрэс нь энэ 5 банк маань зүгээр одоо энгийн банк биш, системийн банк. Тэгэхээр системийн банк гэдэг бол өөрөө нөгөө талдаа тим хэмжээнд хүртэл томорцсон байна гэдэг маань бол тэр хэмжээнд ард иргэдийн аж ахуй нэгжүүдийн итгэлийг одоо даатсан байна гэдгийг илэрхийлж байгаа. Ийм том банкуд байна. За энийг дагаад бол ашигт ажиллагаа харьцангуй өндөр байдаг. За тэгээд хамгийн гол асуудал бол хамгийн гол давуу тал бол хатуу зохицуултын орчинд энэ банкуд бол ажиллаж байдаг. Тэгэхээр 3 шатны ийм хяналт зохицуултанд бол банкуд өнөөдөр ажиллаж байна. Системийн банкуд. За нэгдүгээрт бол Монгол банкны хяналт шалгалтын дор үйл ажиллагаа явуулж байна. За хоёрдугаарт бол системийн банкуд санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтанд бас ингээд давхар ороод ирлээ. За гуравдугаарт бол олон улсын санхүүгийн байгууллагууд, аудитын байгууллагууд, үнэлгээний байгууллагуудад бас өөрсдийгөө баталж харуулахын тулд холбогдох бүх тайлан баланс мэдээллүүдээ өгж өөрсдийнхөө зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтоологддог. Өөрсдийнхөө аудитыг хийлгэж олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Буюу олон улсын санхүүгийн агентлагуудын бас одоо хяналт гэж одоо хэлэх нь хаашийн үнэлгээнд дор, хараанд дор одоо байж тэднээс үнэлгээгээ баталгаажуулж авдаг одоо цор ганц салбар бол банкны салбар. Тийм учраас энэ хатуу зохицуулалтын дор үйл ажиллагаа явуулж байгаа учраас тэр чинээгээр эрсдэл нь өөрөө бага болж байгаа маа. За ийм учраас хамгийн эрсдэл багтай мөртлөө нөгөө талдаа яг эдийн засаг өсөхийн хэрээр дагаад томорж байдаг том хэмжээтэй бизнес хувьцааны хөрөнгө оруулалтын боломж бол энэ банкуд дээр байна шүү гэдгийг бол хэлмээр байна. За ингээд бүгдээрээ илүү детальчилсан мэдээллийг одоо харъя. За банкуудын хувьд одоо өндөр ашигтай гэдэг ингээд яриад байна те. Яг ямар хэмжээний ашигтай юм бэ гэдгийг бүгдээр ингээд харъя. За өөрийн хөрөнгийн өгөөж буюу яг тухайн одоо банкны нэг эзэдийн өмчөөс нэг төгрөгийг ашиглаад одоо хэдэн хувиар өсгөж байгаа юм бэ гэдгийг энэ графикт харуулж байна. За тэгэхээр банкуудын хувьд бол эзэдийнхаа өмчийг буюу хувьцаа эзэмшигчдийнхаа бодит хөрөнгийг өнгөрсөн жилийн хувьд бол 16-аас одоо 30% хооронд өсгөж чадсан байна гэдэг нь бол харагдаж байна. За тэгвэл одоо та яг энэ банкны нэг төгрөгийн үнэтэй тэр одоо хөрөнгийг эзэдийн өмчийг хэдэн төгрөгөөр үнэлж худалдаж авах боломжтой юм бэ гэдгийг бол энэ 2 дугаар графикаар харагдаж байна. За жишээлбэл төрийн банкны хувьд бол одоо төрийн банкны эзэдийн өмчийн нэг төгрөгийг та зах зээл дээр хувьцаа хэлбэрээр одоо худалдаж авлаа гэхэд 0.6 төгрөг төлөх нэ. За хас банкны хувьд бол 122 төгрөгийг төлөх нэ гэсэн. За тэгэхээр энэ хоёр үйлдвэрлэлт ингээд хооронд нь хуваачиж байгаа. Өөрөөр хэлбэл таны яг хувьцааг нь та авах юм бол таны одоо тэр мөнгө яг хэдэн хувиар өсөж байгаа юм бэ гэдгийг энэ 3 дахь графикаар харуулж байна. За тэгэхээр хас банкны хувьд бол одоо 20%-аар өсөж байна. Өсөж байгаа одоо ийм кейс харагдаж байна. За төрийн банкны хувьд бол 28 болж одоо нэмэгдэж байна. За хаан банкны хувьд 30%, голомт банкны хувьд бол бүр 42%-ийн одоо бодит ийм өсөлтийг та
тухайн банкудад хөрөнгө оруулалт хийснээр одоо хүртэх боломжтой байна гэдгийг эндээс харуулж байна. За дахиад бас товчхон нэмээд тайлбарлая. Тэгэхээр яг банкуд таны одоо нэг төгрөгийн эзэдийн өмчийг тий банкны одоо хөрөнгө оруулсан байгаа хүмүүсийн нэг төгрөгийн тэр эзэдийн өмчийг жишээлбэл одоо голланд банкны хувьд 27% яг өсгöd байгаа. А гэтэл тэр нэг төгрөгийн үнэлгээ бүхий эзэдийн өмчийг та одоо худалдаж авбал голланд банкны хувьд 0.6 төгрөгийг төлж аваад байгаа. А тэгэхээр энийг хооронд нь харьцуулчихаар яг одоогийн таны хөрөнгө оруулалт хийж байгаа тэр нэг төгрөг маань хэдэн хувиар одоо өнгөрсөн жил өсөх байсан бэхээр 42%, 43% болж харагдаж байна гэсэн. За ингээд харах юм бол одоо хамгийн өндөр үзүүлэлтээрээ бол одоо голланд банк болон хаан банкны одоо хувьцаанд яг энэ одоо хоёр статистикийг ашиглаад одоо хөрөнгө оруулалтын шийдвэр гаргая гэх юм бол хамгийн өндөр одоо үзүүлэлттэй байгаа нь голланд банк, хаан банк хоёр байна. Тэгэхээр мэдээч хэрэг хөрөнгө оруулалт гэдэг бол ганцхан тоо, ганцхан статистик дээр үндэслэж шийдвэр гаргаж болохгүй гэдгийг бас би энд онцолж хэлмээр байна. Та бүхэн өөрсдийнхөө одоо их усруудыг, их сурвалжуудыг ашиглаж эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргахыг та бүгдэд бол зөвлөж байна. За ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсэгт бид хас банкны гүйцэтгэх захирал Цэвэг Жавтай ярилцуулна. За мөнгөний луужийн нэвтрүүлэгтээ хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За өнөөдрийн манай зочноор хас банкны гүйцэтгэх захирал Цэвэг Жав хүрэлцэн ирээд байна. За урилга хүлээн авсан танд баярлалаа. Сайн байна уу? Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За тэгэхээр өмнөх слайдууд дээр бол банкны реформын одоо үр дүн нөхцөл байдлыг ярьлаа. За мөн одоо цаашдаа бас энэ хөрөнгөний зах зээл дээр банкны секторт за мөн иргэдийн одоо хөрөнгө оруулалтын сонголтод ямар эффектүүдийг бий болгож болох гэдэг бас төлөв байдлыг ярьсан байж байгаа. Тэгэхээр танаас асуух хамгийн эхний асуулт юу вэ гэхээр банкны энэ реформ өөрөө банкны секторт ямар эерэг өөрчлөлт авчирсан бэ те? За мөн хөрөнгөний зах зээлд, за мөн иргэдэд ингээд хамгийн чухал авчирсан эерэг өөрчлөлтүүдийг та хэлээч гэвэл яг ямар өөрчлөлтүүд эхлэх вэ? За банкны реформ 2021 онд батлагдаад за тэгээ реформын дагуу нэг хоёр чухал үйл явдал одоо болсон. За эхнийх нь бол банкуудыг ялангуяа системийн банкын нээлттэй хувьцаат компани болох юм шаардлага байгаад тэгээ 2022 оны эцсээр 2023 оны эхний хагас системийн 5 банк бүгдээрээ нээлттэй хувьцаат компани болсон. За би энэ үйл явдлыг ямар өнцгөөс харж байгаа гэхээр Монголын хөрөнгөний зах зээлийг өсгөж хөгжүүлэх нэлээд том дараагийн шат руу орох юм боломж гарсан болов уу гэж бодож байгаа. За хичнээн нөгөө банкуд өөрсдөө нээлттэй хувьцаат компани болох ихэнх нь бол төлөвлөгөөтэй байсан ч гэсэн яг хууль эрх зүйн орчинд хугацааг нь арай нааш нь татсан үйл явдал болсон юм уу гэж харж байгаа. За эерэг талаас нь харах юм бол за нээлттэй хувьцаат компани болчлаа. IPO-гийн үеэр системийн 5 банкнд ойролцоогоор 70 мянга гаруй одоо иргэн хувьцаа эзэмшигт хөрөнгө оруулагч нар болж байна гэдэг нь бол бас нэлээд том амжилтын нэг юм болов уу гэж харлаа. За тэгээ топ 20 индекст 5 системийн банк тавуулаа одоо багтж байгаа. Нийт одоо зах зээлийн үнэлгээгээр бол 30 гаруй хувийг бол ингээд системийн 5 банк эзэлж байгаа. За бүр ингээд хэрэг топ 8 компаниг жигсаа авал зах зээлийн үнэлгээгээр жигсаа авал системийн 5 банк ихний одоо тэр 8-ийн 5 нах жишээтэй тий. Тэр бүгдийн ингээд дүгнж харах юм бол одоо банкны реформын хамгийн амжилттай болсон нь бол яг чарахгүй IPO байна. За тэгэхээр бидний хувьд бас ингэж хараад байна л да. Ямар ч байсан банкуд бол үүргээ гүйцэтгээд одоо системийн 5 банк бол IPO хийчлээ. 5, 10, 15% ингээд өөр өөрсдийнхөө төлөвлөгөөнийхөө дагуу олон нийтэд хувьцаагаа арилжаалаа зарчлаа тий. За одоо нөгөө реформ нь яг бүрэн хэрэгжихийн тулд нэг том заалт байгаа гэдэг шүү дээ тий. Тэр бол юу гэхээр нэг болон нэгдмэл сонирхолтой этгээд нь нийлээд тухайн банкны 20%-аас илүү эзэмшиж болохгүй гэдэг заалт байж байгаа. За хас банкны хувьд бол ганцаараа энэ нөхцөлийг хангасан бас анхны банк болсон байгаа тийм. Тэгэхээр ер нь энэ нөхцөлийг ингээд хангахад танай банкны хувьд хэр зэрэг бас төвхтэй байв нэг талаас. А нөгөө талаас яг энэ 20 ер нь хэр оновчтой тоо вэ? Зүгээр миний одоо дүгнэлтээр бол ядаж нэг 34 баймаар санагдаад байгаа байхгүй. Яа тэгэхээр 34 байж нэг хяналтын багцтай болдог те. Хяналтын багц эзэмшигч өөрөө
бас хяналтаа тавих одоо тэр эрх мэдэл нь павер нь дагаад үүсч идэг. За менежментээ хийх ч гэдэг юм уу те зарим нэг юм дээр одоо санал нийлэхгүй бол цогсоогч гэдэг юм. Ийм бас эерэг эффектүүд бас байдаг шүү дээ 34 авчвал. Тэгэхээр энэ дээр та нэг өөрийн одоо банкир хүний байр суурийг илэрхийлж. За тэгээд банкны яг CEO байлаа л да энэ том банкны шинжлэлийн үеэр мөн Тэнгэр цагаагийн нэгдэл группийнхаа бас гүйцэх захирлын одоо хамт хашиж ирсэн. За тэгээд анх энэ 20 үеийн хязгаарыг анх их хурлаар батлагдахаас өмнө Хас банк яг эцсийн өмчлөгчийн хувьд 20 үеийн шаардлагыг хангаж ирсэн. Гэхдээ яг хууль нь батлахдаа тус банкнд гэсэн болохоор одоо группийн зохион байгуулалттай толгой компанитай байх онлын үед боломжгүй болчихж байна. За тэгэхээр бидний хувьд ямар том үйл ажиллагаа явагдсан бэ гэхээр гаднаас хувьцаа эзэмшиж болохоос илүүтэй Тэнгэр цагаагийн нэгдэл, санхүүгийн нэгдэл компани одоо бүтцийн өөрчлөлтийг шаардлагатай болсон. За тэгээд та бүгдээрээ мэдж байгаа компани тухай хууль бол 1990-ад оны эхэнд батлагдчихсан хууль болохоор өөрийн толгой компани зохицуулт энтрийг төдийлөн зохицуулсан заалтууд цөөхөн болохоор яг энэ Тэнгэр цагаагийн нэгдлийн бүтцийг өөрчлөхт бол бараг 5 жил бид нар зарцууллаа. За тэгээ нөгөө товчгой мэдээлэл өгөх юм бол Тэнгэр цагаагийн нэгдэл зөвхөн санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг л охин компаниудтай байсан. Тэн дээр Тэнгэр даатгал, Хас лизинг, Хас банк тэгээд Тэнгэр капитал, asset management-ийн компанитай, мөн хятадд болон Киргизд ингээ охин компанитай ийм зөвхөн санхүүгийн толгой компани байж байгаад энэ хуулийн дагуу харамсалтай энэ охин компаниудаа бид борлуулахыг борлуулад Хас банктай нэгтгэхэд татан буулгасан нэг ийм асуудал гарч байгаа. Тэгэхээр бидний хувьд бол ер нь нэлээд хүнд зам байсан. Ялангуяа нөгөө компани толгой компани бүтцийг өөрчилнө гэдэг бол хууль эрх зүйн хувьд ч дээр те хувьцаа эзэмшигчдийн ч дээр төлөлөө зөвлөлийн ч дээр бас ажилтгчдын ч хувьд маш амаргүй тийм үйл явдал болсон. Ууган тухайн үед хуулиа эцсийн өмчлөгчдөр буюу эцсийн өмчлөгч нь 20% сэтрэхгүй гэсэн бол бидний одоо групп холдинг компаниараа байх боломжтой. За энэний задарсны сул тал нь юу вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулагч нар бол аль болох олон төрлийн бизнес эрхэлдэг. Ялангуяа санхүүгийн салбартай байвал diversification гэж яриад байгаа тэр маш чухал байдаг. Тэгэхээр энэ бол яг санхүүгийн зах зээлийг том зургаар нь харах юм бол ухарсан л юм шийдэл болчиход байгаа. За 34% байх уу, 51% байх уу, 20% байх уу гэд энэ бас их сонирхолтой заалталтай. Тэгээ хувь нь одоо ингээд миний хувьд бол би лимит байх ёсгүй гэж боддог. Яг зах зээлийнхаа хэмжээр олон хувьцаа эзэмшигчтэй байгаад тэгээ одоо компани сайн засаглалын жишг энтрээ дагаад явуулах зүгээр байгаа. Хуулиар хүчилчихээр л ер нь бэрхшээлүүд гарч ирж байгаа тийм. За 20% бол та өөрөөсөө хэллээ 34 хяналтын багцтай ээжээж ер нь явраа нэг хөрөнгө оруулагч нар орж ирэх тэр боломж нь нэгдэж байгаа. Тэгээ банкны салбар маань нэлээд том болчихсон тийм ээ. Одоо 34%-ийг гэлтгүй 20%-ийг авна гэдэг чинь бараг 100 сая доллар тэрнээс дээш ч бараг хөрөнгө оруулах шаардлагатай болохоор заавал тэр хяналтын багцыг авч ээж өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх боломж гарч ирж байгаа. Тэгэхээр одоо сүүлийн үед ч гэсэн 34 болох уу 51% болох уу гэдэг яриа бол зүй ёсны ярилцах зүйл байгаа. Гэхдээ энэ асуудлыг шийдсэн ч гэсэн нөгөө давхар бүртгэлтэй бол нэгээр банкуд одоо системийн банкуд дараагийн үе шатанда төлөвлөж эхэлж байхад энэ хязгаар яг сонгодог утгаараа давхар одоо бүртгэлтэй байх боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр дахиад нэмэлтээр одоо юу гэдгийг эцсийн өмчлөгчийн хувьд лимитийг тогтоож өгөөд хяналтын тавиад хэрв давхар бүртгэлтэй байх юм бол тухайн улс оронд нь 100% нь одоо тухайн банкны эзэмших боломжийг нээж өгсөн болол гэж харж байгаа. Ер нь яг бас одоо энэ дээд хязгаар тогтоож өгье гэдэг юм чинь бас нөгөө амьдралаас урган гарцсан зүйл гэж би бол ойлгоод байгаа. Одоо ялангуяа 100% те нэг одоо том банк 100% нэг хүний өмч байх нь өөрөө засаглалын бас асуудал руу дагуулад байна. Нөгөө талдаа тухайн банкнд бүр системийн банк байгаад тахаар эргээд системийн докторгүй байдал гэдэг дээр хүртэл эрсдэл талаас аягүй өндөр эрсдэл дагуулад байсан учраас зөвхөн 20% гээд юу хязгаар тогтооё гэсэн юм шиг байна. Зөвхөн 20% гэдэг яг тоо хин хаанс гаргаж ирсэн бэ
гитгдэл ингээд зүгээр би ингээ эргээд бодоход бол яг танаа бүтцийг харж байгаа баталсан юм шиг санагдаад байдаг. Гэхдээ манай яг офицер эзэмшигчдийн хувьд одоо манай банкны дүрмэн дээр байгаа. Тийм ч нөгөө нээлттэй мэдээл манай банкны дүрм нээлттэй хувьцаат компани болох нь манай цахим хуудсан дээр байж байгаа. Тэн дээр одоо хүртэл 20% заалт нь хэвээрээ байгаа. Зөв. Тийм тэр нэг 20%-ийг бол ер нь зөв засаглал гэж харсан юм шиг байгаа. Бас тухайн үед хууль одоо хууль дээр ажиллаж исэн одоо ажлын хэсэг гэдэг юм уу олон улсын жишгүүдийг хараад тэгээ тэн дээр бас нэг 20 15 30 25 гэсэн бас тоонууд байна лээ. Тэгэхээр тэндээс ингээ харж байгаа. За ер нь нэг дунджийн агаал те нэг 10 15-аас 30 хооронд гэж. За нэг 20 боломж юм байна. Нэг 5% эзэмштэй байвал тэнцвэрээ олох юм болов гэд 20% гаргасан байх болцсошгүй. Тэгээд саяхан хөндлөнгийн байгууллага одоо хөндлөнгийн мэрэгжилтэнгүүд яг энэ Монголын банкны тухай хуулийн 36-1 дээр дүгнэлт гаргасан байлээ. Тэгээ бид тэр дүгнэлтээ хурал дээр нь очиж одоо зөвлөмжтэй танилцсан. Тэгээ ихэнх улс орнуудад лимит тогтохдоо зөөлөн хязгаар тогтоод юм байна. За зөөлнө гэдэг нь ямар утгаараа гэхээр тэдээс дээш байгаа тохиолдолд одоо Монгол банкнаас ч юм уу зарим газар бүр сангийн яамнасаа зөвшөөрөл авдаг. Нэмэлт зөвшөөрөл авдаг. Тэгэхээр тэр нь жоо уян хатан. Тэгээд ямар хөрөнгө оруулагчаас шалтгаалж хагаад уян хатнаар шийдэж болдог. За дараагийн нэг чухал зүйл нь та түрүү бас нэг дурдсан. Нэг хувьцаа гэж байхаар давмгаалаад байна шүү дээ. Одоо хувьцааныхаа тоогоор ирэхээр тий. Тэгэнгүүт 20% лимит хязгаар тогтоогоод тэр нь одоо уян хатан хязгаар байвал 20% саналын эрэхтэй. Тэрнээс дээш гарсан саналын эрэхгүй болчтой юм байна. Гэхдээ хувьцаагаа эзэмшдэг эрх нь байгаа. Ногдол авшиг авах нь эрх нь байгаа. Зүгээр саналын эрхийн л тэр лимитэд нь хязгаард нь л хязгаарлаж байна гэсэн. Тэгэхээр бас иймэрхүү хувилбаруудыг нэмж оруулал бас энэ хуулийг одоо улам сайжруулах боломжтой гэдэг тэр үнэнгийн байгууллагын дүгнэлтийг сонсчоод энэ нэр үнэхээр их прагматик бодит амьдрал дээр ойрхон зөвлөмж байна гэж миний зүгээс харсан. Тэгээ хатуу хязгаартай хоёр хос орн байт юм байна. Иран тэгээ Шри-Ланка, тэгээ Монгол. Тэгээ болохоор бас их байгаад байх жишгтэй биш байгаа даа. Тэгээд одоо Солонгос, Индонез, Канада, Таиланд, Вьетнам энэ бол хязгаарууд нь дандаа уян хатан тэрээс дээш болчих юм бол одоо хязгаараас дээш болчих юм бол нэмэлт зөвшөөрөл авдаг. Заримдаа сангийн яам гэдэг жишээгээр тий. Тэгэхээр бид нараас тэр хувилбарыг хэрв банкны тухай хууль өөрчлөлт оруулбал тэр сайн жишгийг бид нар бодох ёстой мэл гэж бодсон. Окей. За энтэй бас уялдуулаад нэг засаглал гэдэг талаас нь ерөнхий зүгээр засаглал гэдэг талаас нь бас нэг асуулт асуумар санагчлаа. Нэмжтэй гинт. Одоо ингээд зүгээр математикаар бодоход 20% гэхэр чинь 5 өөр хөрөнгө оруулагч байх ёстой ч таар чинь тий. Тэнгүүд шийдвэр гарахгүй ингээд удах ч гэдэг юм уу. Тэрнээс болоод ийм зах зээлийн боломжуудыг алдах ч гэдэг юм уу. Тий. Ийм бас сул тал байх уу? Одоо жишээлбэл за 51% та нэг том хувьцаа эзэмшигч нөгөө талдаа ингээд 20% та за ингээд 3 хүн байлаа гэхэд жишээлбэл хоёулаа нийлж агаад 51 нэмэх нь нөгөө томтойгоо нийлж агаад нэг шийдвэр гаргаж болно шүү дээ. Тэгэхээр энэ лайраа нэг хурдан явах гэдэг юм л да. Миний зүгээр бодлоор бол тий. Асуудлыг гяскас шийдэл боломжуудыг атгаад явдаг ч гэдэг юм да. Тэгэхээр нөгөө төвлөрөл өндөр байх нь бас нэг ийм бизнесийн хурдад бас эерэг нөлөөтэй юм шиг. Ингээ хитрхийг тараачаар нөгөө одоо 5 өөр одоо байгууллагын удирдлагуудтай одоо шийдвэр гаргах нь өөрөө бас боломжуудыг алдах, удаашруулах ийм нэг сөрөг талтай ч юм шиг зур санагдаад байдیں۔ Та энэ дээр ямар дүгнэлттэй байдаг вэ? За засаглалчийг сонирхолтой сэдв тийм ээ. Хичнээн бид нэг номон дээр ч юм уу хүмүүсийг засаглах болохоор бүгд өөрөө ойлголттой байгаа. Хэдүүлээ нүдэн анжаагаал машин төсөөлөөр ихээр өөр машин төсөөлнө шүү дээ. Тэрнтэй адилхан байгаа. Миний ойлгож байгаа засаглал юу гэж би бид нар дотроо одоо жанжин шугамаа барьдаг гэхээр хамгийн түрүүн гүйцэтгэх удирдлагын баг болон төлөөлөл зөвлөлийн гишүүд банкнда буюу тухайн компанида хамгийн түрүү үүрэг хариуцлага хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр шийдвэр гаргахдаа манай хувьцаа эзэмшигч таалагдах болов гэдэг нь бол хоёр дахь асуудал. Эхний асуулт нь бидний өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр тууцж байна уу? Гүйцэтгэх удирдлагын багч байна уу?
бидний компанида урт хугацаанд нь зөв шийдвэр гаргаад үүний хүрээнд манай хувьцаа эзэмшигчдийн өгөөж хөрөнгө оруулалт нь найдвартай өсөж идэг, харилцагчтай үйлчлэгээ үзүүлж идэг ажлагчдаа одоо халамжилж өсөж дэмжихэд нь тусалж идэх дээр анхаарлаа хандуулчих юм бол болчих гээд байгаа. Тэгэхээр гол төвлөрөл нь яг миний хэлдгээр яг банкныхаа эрх ашиг хамгийн тэргуунд тавьбал таны ярьсан асуудлууд одоо хоёрдугаар асуудал болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ялж хувьцаа эзэмшигч бол одоо тэн дээр санал зөрөхгүй л дээ тийм. Ашигтай бай, доктортой, дандаа урт хугацаатай шийдвэр гаргая. Дараагийн үйлрэлд яаж ашиг нэмэгдүүлэх үү биш тийм ээ. Урт хугацааны бодлого хэрэгжүүлээ болчихж байгаа. Гэхдээ амьдрал хамгийн гол нэг миний сайн төсөлсөн шиг тийм төгс байдаг болохоор яг чаргагүй хувьцаа эзэмшигчдийн нөлөөлөл ялангуяа төлөөллийн үтс зөвлөл дээр бол гарч ирж байгаа тийм ээ. Тэгээ ердийн гишүүж гэж байна, хараад бус гишүүд ч гэж тийм. Тэгэхээр одоо ямархуу нөхцөл байдлууд үүсгэх гэхээр нөгөө давмгай хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл нь тууцараа дамжуулаад тодорхой хэмжээний одоо бодлого хэрэгжүүлэх гэж оролдоно. Тэгэхээр яг чаргагүй нэг хүний төвлөрөлт хувьцааны төвлөрөл байвал яг чаргагүй шийдвэр хурдан гарна. Гэхдээ нэг хүний шийдвэр маш мундаг гоц хүн байвал зөв шийдвэр гаргаа яваад байна. Гэхдээ ихэнх хүмүүс бол онцгой гоц биш болохоор бас хүн л болсон алдаа гаргана. Тэгэхээр ер нь олон хувьцаа эзэмшигчдийн давуу тал нь олон өнцгөөс харах асуудал болчихж байгаа. За тэгээд түрүүний бас таны хүндлэх чухал сэдв байна л да. Дэндүү олуулаа олцоод удаашруулах уу гэхэд удаашлах боломжтой. Тэхийн тулд яг зүгээр хувьцаа эзэмшигчд маань хэрэг бүгдээрээ нэг үзэл бодолтой банкаа удирдах философи нь адилхан байвал харьцан гуурдан гарна. Бүгдээрээ шал өөр зорилготой тийм ээ. Байх юм бол яг чаргагүй удаашруулах гарна. Тэгээ манай банкн дээр ч гэсэн заримдаа үнэндээ тийм их асуудал гардаг. Тэгээ манай гол хувьцаа эзэмшигчтэй ингээд бүтцийг харах юм бол бид нар 10,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчтэй байгаа. Тэгээ манай төлөөлөл үт зөвлөж гисэн хараад бусан ч вэ нүү энгийн гişүүд нь ч вэ нүү бид нар бүх хувьцаа эзэмшигчдээ адилхан гэж үзээд ямар нэгэн шийдвэр гаргах юм бол том жижиг гэлтэхгүй бүх хувьцаа эзэмшигчдийг адилхан эрх ашиг нь хамгаалах дээр бид анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр эндээс ингээд харах юм бол одоо EBRD, IFC мэттэй хувьцаа эзэмшигчд бол арай урт хугацааны илүү хөгжлийн тал руугаа харах жишээтэй тийм ээ. MBC Oryx гээд илүү өөрсдний одоо нэг өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагууд олон салбар олон улс орнд үйл ажиллагаа явуулдаг бол тэд нар арай зах зээлийн тал руугаа хазаацсан байх жишээтэй. Тэгээ маань ч бас хөрөнгө оруулалтын сангууд байгаа. Тэгээ манайхан бүгдээр л мэдчихэж хөрөнгө оруулалтын сангууд бол илүү агрессив зах зээлийн багтаа хэмжээ нэмэхтэр анхааралтай тийм. Тэгэхээр бидний хувьд бол яаж ингэж бүгднгийн тэнцвэрийг олоолох вэ гэдэг дээр л бас цаг зарцуулна. Харин би зүгээр энэ дээрээс нэг тэгж бодсон байхгүй яг танаа одоо удирдлагын баг ер нь их хэцүү ажил хийдэм байх гэж. Яг тэгэхээр тэр 5-5 өөр хүний хүмүүсийг бүгдийг ингээд хооронд нь огтлцуулж эрх ашиг нэгтгэх нь тэгээ ойлгуулна гэдэг чинь бас амар ажил биш шүү дээ. Монголчууд ч нэг хоёулаа сууж л ойлгоцоо гуруулаа суухаар л ойлгоцоо хичдэг шүү дээ. Манай юу нөхцөл байдал 7 шүү дээ. 7 илүү. 5-аас дээш буюу нөлөө бүхий хувьцаа эзэмшиж 7 байгаа. Тэгэхээр ялгаагүй тийм маш зөв. Бас олон улс орны одоо бизнесийн соёлоос ирсэн. Гэхдээ давуу талыг харах юм бол саний мэдвэрээ ярьж байгаа сул талаас хэд дахин давуу тал нь илүү. Болохоор бидний юу зүгээр боддог гэхээр зүгээр засаглалын сайн засаглалыг хэрэгжүүлэхийн зарим нэг шийдвэр удаашралтай байх ч гэдэг юм уу те. Энэ бол энэ засаглалын одоо зардлыг жилгэнж боруул та тий. Гэхдээ төгс юм гэж байхгүй учраас тий. Төгс юм гэж байхгүй учраас тодорхой хэсэг нь бол асуудал дагуулж болно. Гэхдээ үлдсэн хамгийн ихэнх хэсэг нь бол эерэг байвал тэгээд нэтээр тий цэврээрээ эерэг гэж. Тэгээд 80-20 зарчмаараа явал тий. 80% илүү байвал тэгээд л фитер болж байна гэсэн. Окей. За тэгээд бас хувьцааны ханшийн хувьд одоо хас банкны хувьд IPO хийснээс хойш хамгийн өндөр хувиар өссөн хувьцаанд бас орцсон л явж байна л та. 35 орчим хувиар өссөн байна. За үүнтэй ойролцоо гэх юм бол бас Хаан банкны ханшийн өсөлт бас энэ хавьд явж байна. За тэгээд бусдууд нь бол бүгдээрээ одоо IPO хийснээс хойш бол хасахтай хувьцааныхын ханш нь ийм гүйцэтгэлтэй байна л та. Тэгэхээр би бас ингээд харж байгаа өнцөг маань юу вэ гэхээр хас банкны хувьд бол системийн одоо 5 банкны нэг
Тэгэхдээ нөгөө маркет шеэрээрээ бол нөгөө эхний 2-3-аас бол нэлээд бага хувь хэмжээтэй байж байгаа мөртлөө ханшийн өсөлт нь өөрөө бас аяг өндөр байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ ханшийн өсөлтөн дээр бид нар бас тооцоол хийгээд үзэхээр нөгөө талдаа ногд ашигын өгөөжийг бас нэмж харж байгаа 12.6%. За ингээд нийлээд үндсэндээ нэг 2 жилийн хугацаанд Бас банкны хувьцааг IPO дээр авсан харилцагч бол хөрөнгө оруулагч бол 47 ашигтай болсон байна л та. Тэгэхээр 2 жил орчмын хугацаанд 47 гэдэг маань ер нь бол жилийн 20-с дээш гэдэг маань маш боломжийн одоо өгөөж хүртсэн юм байна. Тэгэхээр та бүгдийн хувьд энэ ханшийн өсөлтөн дээр бас томоохон нөлөөлсөн нэг хүчин зүйлийг бол хувьцаанд буцааж халааслах хөтөлбөрийг байна гэж бол миний хувьд хараад байна л та. Тэгэхээр ер нь та бүгд мань анх ер нь яагаад энэ хувьцааг ингэж халааслая гэдэг шийдвэрийг гаргасан бэ? За хувьцаанд харахад манай нэг давуу тал байгаа. Сайн нэг 20% нөгөө хязгаарын хувьд өмнө нөгөө бид нэр Тэнгис авигны Лас банктайгаа нэгтгэхэд тэгээ манай хувьцаа эзэмш шууд Лас банкны хувьцаа эзэмш болоод 20% одоо хязгаарыг шууд биелүүлэх боломжтой гэдээ бүр үн цаасныхаа танилцуулга дээр ч оролцсон. Тэгээ өө юу нөгөө мэдээллүүдээ хийгээ явж ирсэн. Тэгэхээр тэр төвлөрлийн одоо баг төвлөрөл буюу банкны тухай хуулийн 36-ыг хангах хамгийн анхны банк болно гэдгээрээ бас тодорхой хэмжээний эерэг нөлөө авчирсан гэж бид нар харж байгаа. За тэрнээс гадна түр хоёлаас ярьлаа л та нэг олон улсын нэр хүндтэй хувьцаа эзэмшигчдийн байх давуу тал нь бид нар дандаа олон улсын жишгүүдийг банкнда авчирч үйл ажиллагаанд нутагшуулдаг. Тэрний нэг нь одоо хамгийн түрүү за хувьцаа эзэмшигчд ялангуяа нээлттэй хувьцаат компани болохоор ямар аргаар одоо хувьцааны өгөөжийг хүртдэг юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр гурван талаар олон улсын стандартын дагуу жишгээр гурван одоо хүчин зүйлс байгаа юм л та. За эхнийх нь бол хувьцааны ханшийн өсөлт. Хоёрт бол та хэллээ ногдол ашиг тийм ээ. За Ас банк бол ногдол ашигыг жилд 2 удаа хуваарлдаг. Жижигтэй Монголын өрнгийн биржийн цөөх хэдэн компаниудын нэг. Гурав дахь нь болохоор хувьцааг халаасалт хөтөлбөр. Гэл ингээ харчиж байгаа. Тэгээ бид нар бас нөгөө сайн жишгүүдийг судлах үүднээс за нийт S&P 500-ийн 436 компани нь 2024 онд хувьцаа халааслах идэвхтэй хөтөлбөртэй байдаг. Тэгээ эндээс ингээ харахаар ер нь хөрөнгийн зах зээлийн дээр хувьцаа халааслах хөтөлбөртэй байх ёстой. Хамгийн гол нь ямар төрлөөр хэмжээ нь ямар байх вэ, хугацаа нь ямар байх вэ гэдэг дээр л асуудал байгаа. Тэгээ одоо хамгийн том гэх юм бол Nvidia те энэ жил сая 8 сард санаж байна 60 тэрбум долларын хувьцаа эргүүлэн хөдөлтөж авах хөтөлбөр. Apple компани бол жишээ нь 77 тэрбум, Google 47 тэрбум, Meta 40 тэрбум долларын те хувьцаагаа халааслахын хөтөлбөрүүд гарч ирж байгаа. Тэгээ энэ нөгөө давуу тал нь юу гэхээр хувьцаа эзэмшигчтэй итгэл үнэмшил үзүүлж байгаа. Investor confidence гэж ярьдаг тийм ээ. Ялангуяа тэр хөрөнгөний зах зээл дээр маш чухал гэдэг. Тэгэхээр хувьцаа халааслах хөтөлбөр л бий болгож байгаа. За бидний зорилт бол яг саяны хэлсний одоо 3 зарчмын дагуу нэвтрүүлгээс гадна Монголын хөрөнгөний зах зээлийн одоо нэг сул тал хөрөх чадвар буюу жижиг ялангуяа жижиг хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарыг гэхлээр худалдаж авах хүмүүс нь байдгүй мөнгө байдгүйгээс болоод хөрөх чадвар муу хаддаг. Тэгэхээр бидний энэ хөтөлбөр бол жижиг хувьцаа эзэмшигчд бол ирээдүйн хөрөнгөний зах зээлийн гол тулгуур юм байна. Тэгэхээр жижиг хувьцаа эзэмшигчдэд энэ хувьцаа халааслах хөтөлбөрийг хэрэгжүүлье гэх. Тэгэхээр та хэд бодож иж магадгүй та хэд минь жижиг томыгаа яаж ялгах байгаа юм бэ гэдэг те асуулт гарч ирэл дээ зөө ёсныг. Тэгэхээр бид нар жишээ нь блок трейдер блок арилж байгаач жишээ нь хувьцаа өргөл худалдаж авдаг. Зүгээр л нөгөө захиалга оруулцдаг. Тэгээ жижиг хувьцаа эзэмшигчд хувьцаагаа зармаар авах юм бол бидний олон нийт зарласан дүнгийн хувьцааны үн хүртэлгээр нөгөө зарлцсан байгаа. Тэрнийхэн дагуу бид нар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр ирээдүйд ч гэсэн би юу гэж бодож байгаа гэхээр ялангуяа Монголын хөрөнгөний бирж дээр байгаа топ 20 компаниудыг за бүгдээрээ биш юм аа хятадаар 80% ийм хөтөлбөр хэрэгжүүлчихвэл бас жижиг хувьцаа эзэмшигчтэй иргэдэд бол нэлээд том хувьцаанд хөрөнгө оруулах боломж олгоно гэж хараад байгаа. За тэгэхээр нөгөө хувьцаа халааслах хөтөлбөр гэдэг маань одоо Ас банкны хувьд 2 дахь жилдээ үргэлжилж байна те. За ингээд
2 дахь жилдээ сунгаад ингэ явж байна. Гол зүйл нь бол за ийм үнээр худалдаж авъя гэдгээ тодорхойлчихж байгаа. За ийм дүнгээр худалдаж авна гэдгээ тодорхойлчихж байгаа. За тэгэнгүүт тэр тавьж байгаа үн маань бол тухайн зах зээлийн үнээсээ бас харьцангуй өндөр байсан те. За тэгэхээр цаашдаа энэ хөтөлбөр маань нэгдүгüүрт үргэлжлэх үү, хоёрдугаарт жишээлбэл энэ жилийн худалдаж авч байгаа үн маань эх жил өсөх боломжтой. За энэ дээр нэг 3 параметр байгаа. Эхнийх нь бол хугацаа. Тэгээ бид нар одоо ингээ 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тэгэхдээ бид нар яг нөгөө хэрэгжүүлэх одоо транч гэх юм уу тий? Тэрүүгээр ярих юм бол одоо дөрөвдөх нэ. Тэгэхээр бид нар хамгийн анх 3 сараар гаргаад дахиад 3 сараар сунгаад дараа нь 6 сараар нэг туршиж үзээд хамгийн сүүлд зарласан хөтөлбөр маань 9 сарын хугацаатай буюу Монгол банкны зөвшөөрөл 10 сард гарсан. Тэгэхээр 2026 оны 5 сарын дунд хүртэл үргэлжлэхээр юм байна. За тэгээд дүнгээ яаж тавьж ийн гэхээр бид тэр тэд хүртэл гэж тавьчихж байгаа. Тэгээд тэрнээс биш яг нэг ганц тогтмол тоо биш гэсэн үг. Тэгээд үүнтэй холбоотой эдийн засгийн хувьцаа авах уу нийт дүн тэд хүртэл гэж байгаа. Тэгэхээр энэний нэг онцлогуд нь юу вэ гэхээр бас Монголын өнөөдрийн зохицуулт олон улсын стандарт жишг хоёрж баг зэрэг зөрөөд байгаа. Чин та хэд маань Nvidia гэх юм Apple-ийн хувьцаа эргүүл бодолч хөтөлбөрүүд бол зарим нь хугацаагүй те дүнгээ тавьчихдаг. Нэг л том дүн хэлдэг. Тэдэн сая жишээлбэл 60 тэрбум долларыг хувьцаа эргүүл бодолж авна гэл дүнгээ тавьчихсан байхгүй. Хаан шинтер байхгүй. За Монголын эрх зүй гэх юм уу журмын зохицуултын дагуу бид нар заавал нэг дүн тавих хэрэгтэй болчиход байгаа. Ханш тий. Нэг хугацааны ханш. Тэгэхээр тэд хүртэл гэж болж байгаа. Тэгээ хугацаа нь яг хугацаагүй бид нар тавьж болох ч гэсэн манай төлөв зөвлөлийн гишүүдийн хувьд бол хөгжиж байгаа зах зээл төр бол одоо юм хугацаа тавиад тэгээ төрөний хил дээр эхлэх 3 6 одоо бид 9 сараар туршаад ирээдүйдээ бол ингээд жил болгон жилдээ нэг удаа баталтгаар хийчих юм бол их боломжтой болчиход байгаа. За үнэн дээр та тэр хэллээ нэг зүйлийг залруулах нь бид нар зах зээлийн үнээс дээш биш бидний авж байгаа дандаа арилжаалж байгаа дүнээс доор байгаа. Тий дандаа доор байгаа. Тэгэхээр одоо чинь яаралтай хувьцаагаа зарах шаардлагатай байх юм бол зарахад одоо стоп фактор маягаар л ажиллаж байгаа гэсэн биш. Хувьцааны үнийг дээш нь хөргөдүүлэх бол тэрийг бид нар зориуд бодлого журмынхаа дагаа хөргөдүүлэхгүй тул дандаа доогуур нь одоо үнэ байршуулдаг гэсэн үг. Окей. Ханшин дээр тэгвэл андуурсан байна. Тэгэхээр шал ханшийг тавьж өгж гин гэсэн үг байгаа шүү дээ. Ерөнхийдөө яг тийм нэг шал ханш гэх юм уу те бид нар ингэж харж агаад за энэ хавцаагаар тавих юм бол хэрэг хүмүүс яаралтай хувьцаагаа зарах шаардлагатай болвол тэр одоо хувьцаа эзэмсэгчид зах зээлийн хувьд бол боломжийн үн цэнэнд таарсан гэж харж байгаа юм л да. За тэгээ бид нэр дүнгээ тодорхойлохтаас нэлээх нөгөө ярианууд ярилцлагууд хийдэг л та дундаа. За тэн дээр бол жишээ нь бид нэр price to book харна, PE харна те. Ирээдүйгийнхээ харна. Өнөөдөр ямар нөхцөлтэй байна гэдгийг харна. За бас нөгөө үнэлгээний хувьд яг цэвэр үнэлгээнд дээр нэг зүйл байдаг. Тэр нь юу гэхээр төвлөрөл багтай одоо банкуд дээр чим компаниуд дээр одоо minority discount гэж байдаг үү те. Төвлөрөл өндөр байвал minority discount гэдэг ойролцоогоо нэг 20-25% хасдаг энэ төр. Олон улсын жижигүүд байгаа л та. Тэгэхээр маш олон аргачлал олон одоо санхүүгийн үзүүлэлтүүдийг харж хагаад тэгээд нөгөө нийт хугацаа ирээдүйн бас тодорхой хэмжээгээр бид нар прогноз харж байгаа шүү дээ. Хувьцааны ханшны прогноз биш, ашигт ажиллагааныхаа прогнозыг харж хагаад тэгээд ерөн шийдвэр гаргадаг. Окей. Тэгэхээр бас ийм нэг зүйл асуумаар байна. За танай банкны хувьд бол сүүлийн 2 жил за IPO хийснээс хойш ногдол ашиг тарах харьцаа буюу одоо цэвэр ашигынхаа нэг дунджаар 28%-ийг ногдол ашигт тарааж байгаа. Тараасан байна л да. За энэ маань бол 12%-ийн ногдол ашиг өгөөж байна. За тэгвэл магадгүй тухайн жилд олсон ашиг бүгдийн ногдол ашиг тараачвал нөгөө жилийн ногдол ашиг маань одоо 18% руу очиод буюу одоо хадгаламж хийснээс илүү өндөр ногдол ашигтай болох гэдэг юм л та. Одоо хувьцааг нь авсан үнд. Тэгэхээр энэ дээр одоо мэдээч хэрэг бүх олсон ашиг бүгдийн ногдол ашиг тарна гэдэг бол банкны хувьд бол ерөөсөө байж болохгүй зүйл баг тийм. Зүгээр энэ хувь хэмжээ дээш өсөх боломжтой юу? Одоо 28 маань 38 ч гэдэг юм уу? 48 ч гэдэг юм болох боломжтой юу гэдэг асуулт байна. Яг тэгэхээр
Ногдол ашиг гэдэг маань нөгөө нэг яг жил болгон ч юм хагас жил болгон яг тухайн хөрөнгө оруулагчийн дансанд халаасанд нь яг мөнгөөр ордог зүйл те. Яг нөгөө ингээд бодтоор мэдэрдэг гэх юм те. Тэгээд яг мөнгө аваад зарцуулдаг. Тэгэхээр тэр зарцуулах мөнгөнд дүн маань өндөр байгаад байвал хүмүүс happy байгаад байдаг. Тэгээд илүү их хувьцаа худалдаж авах сонирхолтой байдаг. Тэгэхээр манай ногдол ашигын бодлого ер нь хялбархан бодлого байгаа. Яг зарим банкуд бол хувь тавьчт юм билээ. Банкуд юм уу компаниуд те за тухайн оны цэвэр ашигын төтөө хувийг бид нар ногдол ашигаараа хуваарлана гэдэг. За бид нар болохоор арай өөр өнцгөөс хараад байгаа. Бид нэр хөрөнгийн зах зээлийн ирээдүйн доктортой хөгжлөөс гадна өөрснийхөө хувьцаа эзэмшигчдээ одоо хөрөнгө оруулалт нөгөөштэй байх үднээс нэг хувьцаа ногдох ногдол ашиг гэж хараад байгаа. Тэгэхээр бүхэл юм зарлахад ногдол ашиг нэг хувьцаанд ногдох гэдгээр нь зарладаг шүү дээ. Тэрийг нэг бол адилхан дүнд барих. Эсвэл аажмаар ихсэх гэдэг дээр бид анхаарал хандуулж байгаа. Ихэнх хүмүүс бол тэрийг л бодох баг. За тэрнээс гадна манайх одоо бусад системийн банкудтай харьцуулахад хамгийн бага нь байгаа. Нийт одоо ашигынхаа ногдлагчд хуваарлж байгаа. За тэр нь яагаад вэ гэхээр бид нэр бас хоёр зүйл одоо харж байгаа. Бас хөрөнгө оруулагчтай хувьд ч гэсэн бас чухал хүчин зүйлүүдийн нэг л дээ. Ашигаа бид нэр хувьцаа эзэмштэй ногдол ашигаар эргүүлж өгөх юм уу? Эсвэл бид нэр дараагийн жилийнхаа багцынхаа өсөлт дээрээс нь банкныхаа найдвартай ажиллагаа өөрийн хөрөнгийн хүрэлцээ тал дээр анхаарал хандуулах юм гэж ийм юу харж байгаа. Одоо хүчин зүйлсийг. Тэгээд түрүүн бас нэг товчхон дурдсан топ 3 системийн банк бол зах зээлд эзлэх хуваараа бол ер нь нэг 19-оос дээш тийм ээ 18-аас дээш байгаа. За Ас банкны хувьд бол нэг 10-аас 11% хооронд хэлбэлцдэг. Тэгэхээр бид нар юу гэж харддаг вэ гэхээр өөрийн хөрөнгөө ирээдүйн боломжит буюу зах зээлийнхаа хэмжээг нэмэхдээ өөрийнхөө хөрөнгийг ашиглая. Ногдол ашигаа зохимж одоо хэмжээн дээр барья гэдэг ийм л бодлоготой байна. Тэнийг бол бид нар жил болгон ногдол ашиг тарахаас өмнө төлөвлөлт зүйлээр бид нар хоорондоо ярилцаад хэд байх вэ гэдгийг харж байгаа. Яг шууд ашигын 100% өгөө гэх юм бол нэг өөрийн хөрөнгийн өгөөж гэдэг шүү дээ. Тэгээ манай банкны хувьд бол өөрийн хөрөнгийн өгөөжөөр ер нь нэг 23-аас 25% хооронд байдаг. Тэгэхээр яг зөвхөн онлын хувьд 100% өгчөд бол ер нь нэг 20-с 25%-ийн л өгөөжтэй хөрөнгө оруулалт болчиход байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг одоо тэлж байгаа эдийн засагт бол банкуд ашигаараад бизнесээ дахиад дараагийн жилдээ тэлээд явах нь бизнесээ илүү томруулаад явах нь хамгийн зөв сонголт байдаг шүү дээ. За тэгэхээр хамгийн сүүлийн асуулт байна. Саяны би нөгөө ногдол ашигыг энэ хадгаламжтай ингээд харьцуулж ярьдаг нь. Одоо манай яг өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв болохоор банкнд хадгаламж хийх үү, банкны хувьцаа авах уу гэдэг сэдэв явж байгаа байхгүй. Тэгэхээр зарим одоо ингээд нөхцөлд ингээд бодоод харахаар банкнд хадгаламж хийснээс илүү хувьцаа авсан ашигтай байдаг байхгүй. Тэ? Одоо жишээ нь одоо сүүлийн 2 жилийн хугацааны ингээд нийт өгөөжийг харахад танах жишээ нь 47% явж байна. За жилийн 20 гаруй байдаг байхгүй. Гэтэл хадгаламж нь болохоор за 12-оос 15 ч гэдэг юм дээ. Нэг тэр хавцаа ингээд хэлбэлцээд янз байхад байна л да. Тэгэхээр одоо та яг банкир хүний хувьд биш, иргэн хүний хувьд байлахад та хадгаламж хийх нь зөв гэж бодож байна уу? Эсвэл итгээд мөнгө хадгалуулдаг банкныхаа хувьцааг нь авах нь зөв гэж бодож байна. За энэ их сонирхолтой асуулт байна. За тэгээ нөгөө хувийн зүгээс хариулъя тийм ээ. За тэгээ ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхэд төрөлжүүлэх нь чухал шүү дээ тийм ээ. Нөгөө эрсдлээ тараан байршуулах гэж бид нар ярьдаг шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээгээрээ хувьцаагаа авчих. Тодорхой хэмжээгээрээ хадгаламжиндаа байршуулчих. Тэгээд ямар нэгэн хөрөнгө оруулалт чинь цаг хугацааны чих чухал шүү дээ тийм. Ямар хугацаанд хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг. Банкны хувьцааг бол урт хугацаатай хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй байна. 3-аас дээш 5 жил. За хэрвээ залуу хүмүүс бол бүр 10 жилийн хөрөнгө оруулалт гэж тийм ээ. Хадгаламж бол угаасаа л жил болгоо дуустал ихнэх л одоо Монголын банкуд бол нэг 12 сар хамгийн ихтэй 24 сарын л хадгаламж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр төрөлжүүлээд явах нь зөв байх гэж би бодож байна. Тэгэхээр тодорхой хэмжээний банкныхаа өөрийнхөө итгэдэг банкныхаа хувьцааг авчих. Тодорхой хэмжээг нь хадгаламжтай байршуулчих. За сүүлийн үед бонд нэлээ бас бондын зах зээл идэвхтэй байгаа. Өөрийн одоо сонирхож байгаа бондонд ч гэсэн хөрөнгө оруулалт хийгээд ингээд явах нь зүйтэй болов гэж бодож байна. За банкны яг одоо банкнд хөрөнгө оруулалт хийх нь зөв буруу юу?
дээрээс нь үнэлгээний асуудал угаасаа л яригдсан шүү дээ. Тэгэхээр олон улсын зах зээлийн жишгээр бол одоо PE ratio буюу хувьцааны ханш тэгээд нэг хувьцаа ногдох цэвэр ашиг тийм ээ. Хэд байна гэдгийг хардаг. За Монголын банкуд бол одоо нэг 4-5 шиг үнэтэй PE. Тэгэхэд зохимжтой хэмжээ нь бол нэг 10 хавцаал юм шиг байгаа Монголын нөхцөл байдалд. За дэлхийн мундаг том банкуд бол одоо нэг 15-аас 16 дахин байх жишээтэй тий. Тэгээ эндээс ингээ харах юм бол ирээдүйд бол нэлээд Монголын банкуд бол тэлэх боломжтой харагдаж байгаа. Мөн банкны салбарын нэг давуу тал нэг онцлог нь Монголын эдийн засаг өөрөө тэлэх тусам банкны салбар маань өөрөө тэлж идэг. Нэг салбарын өөрийн нэг том давуу тал байгаа тий. Тэгэхээр энэ бүгдийг бас хүмүүс тэнцвэржүүлж өөрснөө судалгаа хийж агаад тэгээд тодорхой хэмжээгээр бол би банкны хувьцаанд бол хөрөнгө оруулалт хийх ёстой л гэж харж байгаа. За тэгэхээр таны саяны асуулт хариулж явах явцад бас нэг асуулт зурсгэд ороод ирлээ л тэгэхээр гялс асуучих. Та дөрөв бас нэг хэлсэн банкуд дараагийнхаа ажлыг буюу давхар лист хийгдээд гадны бирж дээр хувьцаагаа арилж чадах ажлуудыг судалж байна, хийж байна. Ийм шиг үйл ажиллагаагаа төвлөрүүлж байна гэж хэлсэн. Тэгэхээр боломжтой бол яг танай банкны хувьд хийзээ одоо давхар бүртгэлээ хийгээд аль хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах боломжтой байна. За энийг сонирхолтой асуулт байгаа. За одоо бидний хувьд бол цэвэр судалгааны хэсэгт л явж байна. Судалгааны хэсэг гэдэг нь ямар хөрөнгийн зах зээл дээр давхар бүртгэлтэй болох боломжтой вэ гэдэг. Тэгэхээр одоо хөгжиж буй орнуудын зах зээл дээр давхар бүртгэлтэй авах бол нэг ач холбогдолгүй. Тэгэхээр л дэлхийн хамгийн том хөрөнгийн зах зээлрүүд дээр тэр боломжтой үгээл одоо анхан шатны судалгаанууд л хийгдэж байгаа. Тэгээ ингээ ботхоор за Америк байна, Англи байна, Япон байна, Солонгос, за магадгүй Хятадын Шанхай хөрөнгийн бирж гэдэг нэг юм цөөхөн эдэн сонголтууд байгаа. Тэгээ Хонконг ойлгомжтой Сингапур тийм ээ. Тэгэхээр одоо бид тэр урьдчилсан байдлаар давуу сул талуудын зөвхөн цэвэр судалгааны төвшөнд хийж байна. Гэхдээ саяны эдгээр олон улсын топ хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй байна гэдэг нь зүгээр нэг нэр төрлийн бүртгэлтэй биш. Нэлээ идэвхтэй гадаадын хөрөнгө оруулагч нарыг сонирхлыг татсан тийм л одоо давхар одоо дахин одоо баг IPO гэсэн үг шүү дээ. Хийжээж л гадаадын хөрөнгө оруулалтын сонирхлыг татах гэдэг. Тэр нь бол нэлээд урт процесс болох болов уу гэж бидний зүгээс харж байгаа. Гэхдээ ер нь бол Монголын 5 систем банк бол ихнийх нь л ерөнхийдөө нэг гол зорилгоо тавьсан байгаа болохоор эцэг нэгэн цагт бол Монголын банкуд нэг биш олон банкуд давхар бүртгэлтэй болоосоо гэж бодож байгаа. Тэгээ давхар бүртгэлтэй болохын нэг давуу тал нь яг гадаадын хөрөнгө оруулагч нар Монголын компани банкнд хөрөнгө оруулах маш том үүдийг л нээх гэж бидний зүгээс харж байгаа. Окей. За тэгэхээр маш гоё сонирхолтой ярьцлага боллоо гэж миний хувьд бодож байна. Тэгэхээр нэгдүгürt одоо маш гоё сүүлийн үеийн мэдээллүүдийг өгсөнд миний хувьд их талархалтай байна. Хоёрдугаарт өмнө нь нөгөө төсвөр хийгээд тэгээ нүүрсээр хийсэн бохоггүй нэвтрүүлгээ. Тэгээ тэн дээр чинь дандаа нэг тийм болох бүтэхгүй нэг ийм эрсдэл байгаа биш үү? Тийм эрсдэл авах шүү. Ер нь чадах юм уу те орлого олох юм уу төсөв бүрдэх юм уу гэдэг. Дандаа нэг иймэрхүү атмосфертэй явцсан. Тэгээд яг 3 дахь дугаар маань аюу гоё тийм эерэг мэдээлэлтэй байлаа. Тэгээд ийм гоё эерэг мэдээллүүдийг өгсөнд бас танд маш их баярлалаа. Тэгээд таны болон танай банкны ажил танд өндөр амжилт хүсье. За баярлалаа намайг нэвтрүүлэгтээ урьж оролцсонд маш их баярлалаа. Тэгээд та бүхнээс хамт олонд амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр мөнгөний лужийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлж байна. Өнөөдрийн зочноор Хас банкны гүйцэтгэх захирал Цэвэгжав оролцлоо.